Хай, хүүхэд цэцэрлэгт нь хүргэж вэ? Өнөөдөр яг нэгдүгээр өдөр. Өнөөдрөөс эхлээд би дийт гэлөө. Ягаад таам гэж юу хэлмээргүй байна. Ягаад гэвэл нөө өмнө нь зөндөө холуудаа ингээл бусдад болон өөртөө худлаа яриад ингээл нэг юм амар олон дахин ихлүүлээд ингээд тахлаар сүүл рүү бүр ичээд тэгээд амнаас гарахад ч жоохон хэцүү болчт юм байна. Юуны талаар яриадаг баг гадралсан бах тий. Угаасаа энэ удаа би өөртөө тийм амлалт эсвэл хит тийм нарийн зориг тавихгүй. Тэглэр тэрийгээ дахин зөрчүүл ингээл дахиж эхлээл ингээд тахлаар сүүл рүү өөрөө баг юм муу хүн шиг мэдрэмж аваад идэм байна. Би бичлэгээ хийж эхлээд ингээд баг одоо 2 жил болгож байгаа за. Тэгэхэд би эхнийхээ баг үед янаас эхлээл жингээ хасна гэж ярьжсэн за. За ер нь бол баг сүүлийн 10-аад жилдээ ер нь дандаа л тэгж ярьж байгаа. Тэсэрнээ дандаа л нэмээд байгаа. Тэгээд нөө бичлэг хийж ихэд ингээл дахин жин хасныг эхлүүлэл худлаа ярьдэн шүү дээ тий. Тэгсэн чинь нэг удаа за нэг хүн над руу мессежчтэй. За хичээгээрээ хоёлоо тгүүлээ хамтдаа эхлэе. Би бас жингээ хасч эхлэн хоолоо бас ингээд сайн хянаа хөдөлгөөнтэй байна гэж нэг хүн над руу амар их мессежсэн байхгүй юу. Би тэгээд тэрийг уншаал. За тэнд нэг хүн шарн гоцойгоод надтай уралдаж байгаа юм байна. Би ч тэ уралтыг гэдгээд уралдсан. Дотроо ингээд нууцхан. Гэхдээ тэр нь бас яг үндэ нэг бүтэлтэй болоогүй юм. Тэгсэн чинь над руу сарын дараа за жингийнхэн зургийг явуулсан. За би 10 хил хасчлаа шүүгээ тэгсэн ёо. Би бүр тэгсэн чи ёо сарын өмнө тэгж жин хасах төлөвлөгөө эхлүүлснээ ч мартсан за. Баг өөрөө 2-3 хил нэмсэн сууж исэн ёо. Тийм болохоор энэ удаа надад урам өгөх ч юм уу эсвэл ингээд шарыг минь гоцойлгох зөвлөгөө өгөх гэснээ ямар ч хэрэггүй шүү за. Би тэр сэтгэлийг чи ингээд дахин хөсөрдүүлээд урам итгэлийг алдаад байгаа болохоор би тийм юм одоо бол өстөж хүртэгч ирэхгүй тийм мэдрэмжтэй байгаа болохоор одоо бол би зүгээр л урсгалаараа зүгээр хийж чадах хүртлээ ингээд өөрөө чардайлахаас үзнэ гэж бодож байгаа. Надад юу н ингээд хаяа зарим зүйл төр гараад идэг нэг тийм муу зан чанар байгаад идэв. Нэг юмны хэмжээг ингээд тааруулахаар битгүй ингээд дандаа хэтрүүлчих гэдэг. Одоо жишээ нь одоо ингээд багтаа ингээд биеийн тамирын хичээл төр ч юм уу те хүүхдүүдийг ингээд уралд гэл нэг 5-5-аар нь хүүхдүүдийг уралдуулдаг шүү дээ те. Тиймэрдүү одоо тийм уралдаа тэмцэн болохоор эхлээд ингээд гараанаас гарахтаа хөдлөхгүй за. Нөгөө хэдгээ нэг хэдэн секунд урагшаахаа гүүхэн ингээ хойноос нь харжаад хойноос нь гүдэг. Тэгэд мэдээч би удаанч гүдэг тэгэд угаасаа амжихгүй шүү дээ. Тэнгүүтээ одоо дотроо болохоор нэг тийм за би угаасаа хойноос гарсан юм чинь. Би гэхдээ хойноос гарсан ч гэсэн аль нэг нь гүтцсэн юм чинь гэдэг нэг тийм амар сонирм тэгж өөрөөгөө ингэж хөөргөж мэдрэх гэдэг нэг тийм байдгийн. Бас ингээ шалгалт үеэр за нэг жилийн цаг 45 минут одоо шалгалт авах гэж тэгдэж штэ тий. Тэгэхээр ингээд эхний нэг 10-20 минутанд ингээд дотроо юм бодож ч юм ингээд нэг хийхгүй. Тэгчээд яг сүүлийн хэдэн минутанд амар хурдтай амжуулаад ингээд ихэнх тийм үедээ өөртөө жоох ихтгэлтэй байдгийг. Би угаасаа чадах юм чи гэсэн байдалтай үедээ жоохон тэгээд идэв. Яагаад гэвэл яг одоо миний энэ жингийн асуудал болчихж байгаа байхгүй юу? Би өөрийгөө яг ингээд тархлаад байгаа бас жингийн асуух хэрэгтэй байгаа мэдсэрнэ. За сул тавьчих. Хэд хүртлээ яв? Тэр хүртлээ яв. Тэгжээгээд эргээд хасч чадах юм чинь гэл ингээд тэр зам сайн юмд хөтэлдэг гэсийг сайн мэдгүй байна. Ямар ч гэсэн нэлийн ингээд миний сул тал болоод одоо ингээд өнөөдрөө харахад ялцчгүй ингээд буруу үйлдэл дагуулсан байгаа байхгүй юу? Ер нь юмны хэмжээг ингээд харуулна гэдэг чинь хүнд амар чухал тийм зан чанар. За ер нь баг ухаан юм шүү дээ тий. Тэг зарим хүмүүс бол юмыг дутуудлаад тий. Би тийм хүнийг мэднэ. Би гэхдээ илүүдүүлээд идэв. За бай.